Тэгээд энэ нөгөө нэрээ ч гэсэн бас айгу бодож иж олсон л доо. Одоо яаж цэвэрлгээд монгол хэлний тайлбар төлөв бичсэн байдаг. Тэр үний тайлбар төлөвийг яг бүтэн 2 өдөр уншаад Маяра гэдэг үгийг олсон. Энэ нь бол яг Монголд нутагшсан одоо үг. Хойд монголчууд тогс шувууг Маяра гэж дууддаг байсан байгаа. Тэр нэг хүн нэрээ тогс өдөө гэж ярьдаг. Хүний нэр төр гэж юу юм? Буцаагаад хүн Монгол байхын учир гэж юу юм? Тэ Монгол хүн байх нь ямар ач холбогдолтой юм? Буцаагаад энэ өв соёлоо түгээн дэлгэрэл түүгээрээ гангарч ингэж өмсч чаддаг тогс шувуу шиг юм ард түмэн байхыг бэлэгдээд нэрээ Маяра гэж өгсөн юм учиртай байгаамаа. Сайн байцгаана уу? Намайг Аз Жаргал гэдэг Маяра Trade компани үүсгэн байгуулагч байна. Маяра компани болохоор зэрэг 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Магадгүй хүмүүс гайхаж байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж юу юм бэ гэж байгаа. Энэ нь болохоор зэрэг одоо өв соёл, түүх, археологи, бэлэгдэл сэтгэлгээ энэ бүхнийг одоо хувцс хэрэглэл, бэлэг дурсгал шингээ үүгээрээ дамжуулт одоо монголчуудаа өв соёлынхаа мэдгэдүүнийг түгээн дэлгэрүүлэх, буцаагаад дэлхийд одоо монгол өв соёлыг одоо таниулах юм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг энэ газар байгаамаа. Бид нар одоо нэг бүтээгдэхүүн хийхэд бол нэлээх өв соёлын судалгааны ажлыг бол хийдэг. Жишээ нь одоо өмнөний бэлэгдэл гэж юу юм. За энэ одоо бүтээгдэхүүнээр ямар мессеж өгөх гэдэг байгаа юм. Археологийн албаар ямар утгатай. Тэгвэл энийг орчин үеийн хэрэглээр рүү яаж одоо оруулах вэ гэдэг байдлаас бол нэлээд бүтээгдэхүүнээ судалдаг. Тэгээ бүтээгдэхүүн болгон дээр storytelling буюу одоо түүх ярьдаг. Тэр түүхээрээ одоо тэр бүтээгдэхүүн илүү амжуулж одоо бэлэгдлийг шингээж яадаг. Тэгээд яагаад ингэж амар ач холбогдолтой хийгээд байгаа юм бэ гэхээр зэрэг Монгол хувцсыг өмсөд хэрэглээд явж байгаа хүн өөрөө цаанаасаа ингэ хандлага зүг болж яадаг. Буцаад бид нар энэ бүтээгдэхүүнээр дамжуулж хүмүүст өв соёл, мэдлэг түгэх гэдэг ингэ зорж байгаа учраас анханасаа суурийг айгу сайн тавьж өгөх гэж боддог учраас манай бүтээгдэхүүнүүд бүгдээрээ нэлээд сайн судлаатай ингэж хийгддэг байгаа. 2017 оны 1 сард Америкийн засгийн газрын тэтгэлэг тэмцээд 21 оног яг Америк явсан. Америкт одоо яг жижиг дундыг хөгжүүлэх айгналгаар нь ороод сенатын гишүүдтэй уулзаад Америкт яг гарааны бизнес эрхлэлт, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг яаж хөгжүүлж юм бэ гэдэг одоо тэр бодлоготой одоо экосистем буюу орчинтой танилцгаж яг Америкийн гадаад харилцааны яамны тэтгэлэг тэмцээд явсан. Энэ тэтгэлэгт болохоор тэр дэлхийн 20 улсаас хүн сонгосон байгаа. Би бол Монголоос сонгогдоод явсан юм төлөөлөгч. Гэтэл тухайн үед одоо нөгөө Монголыг таниулын одоо мэдүүлэг гэхэд одоо бэлэг дурсгалаас ахуулаад бүтээгдэхүүн нэлээд хомс байсан. Монгол гэж хаана байдаг, Монгол гэж ямар улс байдаг ч мэдгүй нөгөө улаан хацартай морь унсан хүмүүс гэдгээр л төсөөлжсэн. Тэр утгаараа би нөгөө бүхэл усаа төлөөлөд явсан хүний хувьд болохоор зэрэг айгуу тэмцэтгэлтэй эмзэг одоо мэдрэмж бол тийм шүү дээ те. Ингээд ерөөсөө л Аз, Монгол гэдэг ойлгонгоч хятад гэж ойлгодог. Тэгээд яг тэнд бол би нэг өөр төрсэн мэдрэмжэн дээр тулгуурлаад би Монгол улсыг таниулдаг, өв соёлоос сурчилдаг юм бизнес, үйлдвэрлэлийн бизнес хийнэ гэж бодоод 17 оны 1 сард бол Америкаас яг юм бизнесийнхаа санаатай ирээд тэгээд ер нь 18 онд компани байраа зараад эхлүүлсэн байгаа. Сүүлийн 2 жил бол ковидын нүртээ тулгараад эдийн засгийн маш их хямралд орчихсон. Тэгээ байж байгаа. Манайх нэлээд нь салбараасан. Одоо хүртэл манайхыг хүмүүс хаана байгаа вэ? Дэлгүүрүүд нь хайцсан бэ гэж хүмүүс их асууж байгаа. Тэгээ манайх сая Шангрила, Централ Тавар, Наадам Центр, Зоос Гоёл, Ихтлгүүр гэдэг 4-5 салбараа сая ковидын үеийн хөл хорионоос болоод хаачсан байгаа. Тэгээд яг одоо энэ байгаа юм талбай дээр болохоор бид нар 500 м квадратад Монголд анх удаа одоо өөртөө үйлчилдэг буюу одоо энэ хамтын үйлдвэр гэдэг юмыг бол Монголд үүсгэн байгуулад ингээ нээсээ. Яагаад энийг хийсэн бэ гэхээр зэрэг бид нар ингээ нөгөө хил хаалттай байгаад байгаа. Тэгээд дээрэс нь иргэдийн худалдаа авах чадвар ингээ буурчихсан. Маш олон хүмүүс ажлын байраа алдаад төрөөсөө төлж чадах одоо боломжгүй болсон учраас бид нар одоо яг ийм нөхцөл байдалд орсон над чиг юм болцсон хүмүүст бол боломж нэ гэдэг утгаараа энэ нөгөө хүмүүс энэ чинь ирээд өөрсдөө ажлын байраа үүсгээд ингээ ажил болдог. Манайх захиалга аваад одоо ажил хийдэг юм оюутлын үйлдвэрийг үүсгэн байгуулад ингээ нээсэн боловч өнөөдөр хүртэл бас төдийлөн бас тийм хүмүүс ирж ажиллахгүй юм байгаад байгаа. Хүн ажилд авна гэж одоо зар тавьж байгаа боловч хүмүүс ерөөсөө ажилд орохгүй. Тэгээд бид нар бол одоо энд нэг 80 хүний шууд дамжлагын юм одоо шугам нээчихсэн юм одоо үйлдвэр байгаа. Тэгээд одоо дүрсээр бас харагдах байхаа. Тэгээд энд хоосон байгаад байгаа юм байна.
Одоо манай энэ ард харагдж байгаа хэсэг болохоор зэрэг эсгүүрийн хэсэг байгаа. Яг хойно офис хэсэг. Эндээс хавлаад нөгөө оюутлын дамжлах хэсэг харагдж байгаа. Үйлдвэрээ нээсэн цагаас хойш одоо бид нар удаадараа ажлын байр дээр одоо хүн аавна гэж зарлж байгаа боловч үйлдвэр маань одоо төдийлөн бас хүн сайн ажилд ороогүй, бүтэн жигдрээгүй байгаар харагдж байгаа. За ингээл манай үйлдвэр иймэрхүү байдалтай байна да. Өнөөдөр бол Монголд бол нарийн мэргэжлийн одоо ажиллах хүчний бол хомсдолд орчихсон юм байгаа. За тэгээд ерөнхийдөө бол одоо ингээд энэ яг араас ахуулаад одоо ий шиг ингээд тэр цаад булган хүртэл одоо ингээд шууд дамжлага ингээд ойд бол гарч байгаа. Тэгээд яг ийм харагдж байгаа байдал бол одоо нэг гоё үйлдвэр байна. Тэгээд ерөөсөө хүн ажилд орохгүй ийм байдалтай байж штеп. Уул нь бол анх яг нөө ковид гэдэг зүйл гарааг байсан бол айгүй гайгүй явчихаар байсан л да. Гадагшаа экспортын бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжсэн. Дотоодоо ч гэсэн дөнгөж хөлөө ингээд бас айгүй айтайхан болоод олон салбарт дэлгүүртэй болоод ингээд ажлын байр маань ч гэсэн айгүй сайн тогтоод ивжсэн. Яг ковидоос болоод манай бизнесийн модельээс ахуулаад бүх хэрэглэгчийн сегмент бүх юм өөрчилсөн. Одоо тэгээд дахиад бизнес эхэлж байгаа юм шиг цаг бол одоо эхлэлийг бол тавьж байгаа. Тэгээд одоо суурь ямар ч гэсэн бэхжүүлэх хэрэгтэй байна. Үүний дараа бидний гол зорилго бол экспорт байгаа. Экспорт руу чиглэж байгаа юм. Хөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.